안녕조라 담명히게 tatayalagere 얀젤로 내를 한컬다리 마고 Өмнөхөв аймгийн хан хөмгөр сумын соёлын төвөөс үзүүлж байна. нөгөө захирлын өрөөнд ороод байна. Тэгсэн чи айд юм уу яа тий. Эхлээл нэг янз бүрс их дуулж ирсэн сүүлдээ уйлаа. Тэгэл тэрнээс хойш дэрсэн. Хагийн захирлын өрөөнд ороогүй шүү дээ. Нэг инээ хун цагаан хурган хотон дон чимэгтэй тэгээ нэг хүүхдийн хөөрхөн дууд. Тухайн үед тэр хөөрхөн дууг хүүхдүүд дуулдаг л байсан байна. Араа дугаар сонсож дуулсан шүү дээ. Бид нар ч ямар одоо нэг шиг хөгжим гэж кассет гэж байсан биш. Тэгэл тийм дуу дуулаад тэгэл ерөөсөө нэг дуулах цаашаа хөгжих авьяас гэсэн юм хэлэхдээ тэгэл яах. Миний одоо эмээ намайг 5-6 настай байхад 80 өрчилсөн юм байсан. Тэр янз янз гоё болдог. Тэгээ тухайд намайг тэр бага байхад бол тэр манай эмээ чи өөртөө 80 өрчсөн чи юу гэж дуулах уу? Тэгээд нутгийн улсад нэг ярьдаг байсан. Манай ламсран чинь айлын найрыг эхлүүлдэг гэсэн. Тэгээ хөтлөгөө морьтой очиж авч очиж ураад тэгээд айлын найр эхлүүлдэг гэсэн. Эмэгтэй айлын найр эхлүүлнэ гэдэг чинь мэдээж уртын дуу дуулж ичил эхлэн шүү дээ. Зүгээр эмэгтэй өнөр айлын найр эхлүүлнэ гэдгийг бол вирус утгасуулдаг байхгүй. Тэр уртын дуу дуулснаас болж л тэгж айлын найр эхлүүлдэг гэсэн байх л гэж боддог. Тэгээд дандаа ардын дуу дуулдаг гэсэн. Сэндэр охин шүү дээ. Тэр дууг л байнга дуулдаг гэсэн. Тэгээд заримдаа нэг дагаад дуулна, заримдаа тэгээд том хүний дуу дуулдаг гэж дуулдаггүй байж л гэсэн. Яг тэгээд дуулдаг шүү, ингэж дуулах хэрэгтэй шүү гэж зааж өгсөн байхгүй. Угаасаа урлагийн биш юм чинь тэгэл өөрийнхөө сахаа олоогоор л дуулдаг тийм. Сумынхаа наадамд л морь унаал аав ээжтэйгээ эмээ өвөтэйгээ ингээ наадамддаг гэсэн. Тэгээд тэр наадмын сайхан уянгалан дуунууд бол одоо нар банддгаа уяхан замтгийн наран намсалмаа авиатын сайхан морины дуунууд л одоо наадмын талбайд ихшгэлдэг байлаа да. Ардын дууны онцлог гэх юм бол одоо тэгэл янзын тайван сайхан дөлгөөн уул тал усаа магтан дуулаад Монгол хүний нэг ууж үс сэтгэлээр л дуулдаг байх гэж бодож. Зохиолын дуу бол яг нэг хүний зохиосон үг аяыг л өөрсдөө гэж дуулдаг байх. Ардын дуу бол ард түмэн зохиодог учраас аялгуу сайтай их сайхан дөлгөөн тайвал дуулдаг болов гэж ойлгож байна да. Гэхдээ ардын дуу бол вирус тэр муухай энэ муухай вирус хамгийн сайхан ёстой нэг Монголыг соёлоор түгээж болсон жинхэнэ Монгол ардын дуу гэж боддог шүү дээ. Уртын дуу. Энэ хоёрыг л дээдэлж байна. За ингээд энэ сайхан уралдаанд бид бүгдийг урьж оролцуулж байгаа хаан горсныхаа соёлын төв хамтлан соёлын сургуулийнхаа багш нартай бүгдээрэнд нь баярлалаа. Та бүхэнд ажилд нь амжилт, амьдралд нь сайн сайхан бүхний хүсээрээр тэгээд 15 сумаас оролцож байгаа бүх оролцогчид дуучтай амжилт хүсье.